сайн байцгаана уу хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд орцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Сургуулаа, нэрэн, багштайгаа танилцуул да. Намайг Мөнхбатын Бэлэг Тэмбэрл гэдэг. Би 8 настай. Би 34-р сургуулийн Алтан дэлгэр багштай 3 ангид сурдаг. Манай анги 54 сурагчтай. Ястаа гоё танилцууллаа. Нэг ангийнх орж ирж штэ тийм ээ. Нэр нь хэн блэ? Бэлэг Тэмбэрл. Есү орж иржээ. Нэр нь хэн блэ? Сараан цэцэг орж ирсэн байна. Дараагийн хүүхэд Хэмэрд. Хэмэрдэн. Хоёр амэрдэн уга. Нөгөөх нь Эмэрдэн. Дараагийн хүүхэд нь Дөлгөөн гэсэн ийм хүүхдүүд орж ирж байна. За өнөөдөр бид нөгөө 12 жил дээр зураг эхэлсэн. Урд талын нэвтрүүлэг дээр бас танай 3 ангийнх орж ирээд Эрдэнийн зүйлээр бөөжөд байдаг эрүү цагаан хулган нэгэн жилээ. Одоо бол 2 жил чи юу лээ? Үхэр чи юу гэж хэлдэг үлээ? Эвэр сүүлн тэнцүүхэн төрсөн эзэндэн ээлтэй үхэр хоёр жилээ. За энийг баг дуулаад зурчих юм байна дөө. За үхрээ зурхын тулд биш үү? Үзэг фломастерууд аваад дотроо юу гэдэг үлээ бид нар чи нөгөө би чадна. Үхрийн долгой дээр нэг ийм хөөрхөн сөөгөр үсгийч болно. За ер нь нэг ийм хэлбэр дүрсээр нь зургийг гаргахад их хөөрхөн болж байгаа. За энэ дүрсээр биш та маш олон амьтан бүтдэг юм байгаа. За зургийнхаа нөгөө юуг нь их сайн харах. Хэлбэр дүрсийг их сайхан гаргаж ирвэл нөгөө амьтан яг танигдана тийм ээ. Хурч нэг ийм өөрхөн наччихтэй. Эндээс нь яг нөгөө сүрлэг эвэр. Энэ бол баг эвэр хийчлээ. Шөөч том хийсэн болно шүү дээ. Та нар өөрсдөө төсөөллөөрөө тийг хийчлээ. За хушуул ерөөсөө нэг юм байд. Ийм л. Бас нэг дүрс байгаа. Дандаа дүрсээр харж явна шүү дээ. За хамруул нэг юм. Энийг бас том хийвэл их өөрхөн харагдаад байгаа шүү. Энэ ингээд. За тэгээ нэг том хэл унж ин одоо хэдийн боди тийм ээ. Нэг юм. Нилээ яргуур дуухан. Амбо. За нүүд их гоё нэ. Нүүд их гоё алга нүдтэй. Зянг. Эхнийхээ хэлбэр дүрсийг манай хүүхдүүд шууд гаргацсан байна. Сайхан. Манай 3 ангийнхан чи ернэс. Мундаг зурж байна да. Бүгд сайхан чигт болж. Өөрийнхөө зургийг голж болдгүй шүү. Ягаад гэвэл та нар чинь маш гоё дүрслэлийг өөрөө толгой дотор бодоо гаргацсан баг шүү. Нүд бүтгэр. Энд нэг дугуй хийж. Энд нэг дугуй хийж. Тэгээд цагаан үлдээгээд энэ харийг ингээ ботчих. Цагаан үлдээгээд энэ харийг ботчих. Давхарлаад нэг нарийнхан зураас ингээ тойрвч. Зүгээр нөгөө өвхөрчин зүгээр бүртийгэл гараад ирж шүү дээ. За нүд хар тарлан ийм алаг зүсмийн өвхөр хийгээвэл ингээд бодчихлаар энийх гоё гараад ирнэ. Нүднийхээ дээд хэсгийг яг ингээд жаахан давхарлчих. За энд мэдээж хөмсөг гэд нэг ороод ирчих. Зөө өмбүү гараад ирлээ шүү дээ. За хөр маань одоо нэлээ тийм тарган затгалан тийм ээ. Ийм хөр байх. За бас дээл хувцсамцгод байгаа бид нар тийм ээ. Монгол нудрахтай дээл өмссөн. Сар шиндээ явж шít хөрч.
Монгол гутал бол хөл бол ер нь ингэсийг л хийчих. Ингээд хэлбэрээр гараад ирж байна. Дээлээ хөөргөлж өсөлнө гэдэг юм да. Дээлээ хөөргөл өсгөлцсөн. Ингэр замаа задгаа тавьчихсан. Энтэр. Энд нэг захна. Энд нэг товч. Энд нэг товч. За туурай гэж энд гараад ирнэ тийм ээ. Дандаа дүрс ороод байгаа ч багшийн зургийг ажиглаж байна. Тэгэхээр бид нар дүрс ашиглан зургийг бүтээж зурх нэ гэж. За Монгол гутал. Наашаа харсан Монгол гутал нэг иймэрхүү. Дандаа номон зураасуудаас бүтэж шít. Тэгэхээр зураг бол дүрс зураас хоёрын нийлбэр юм аа. За одоо хамгийн сүртэй хийх юм үхрийн гарч ирж байгаа донж нь одоо энэ. Энэ үг. Эндээс гарч ирээд ингэж мушгираад ингээ явцсан юу вэ нэ? Сүүл нь байх нь шүү дээ. Оо. За ингээ сүрлэг сайхан үхэр манагдаа ингээ гараад ирлээ те. Үхрийн нүдийг их гоё тод гоё гаргаад өгөх. Хэдүүлээ нөгөө үхрийнхээ шүлэг дуугаан дуулъя тийм ээ. Эвэр сүүлнэ тэнцүүхэн байдаг эзэнтэй нээлттэй үхэр 2 жилээ. Одоо чи ямар жил гарч чадгаа хөлтүүд аа? Мага. Ямар жил үлээ? Одоо шүүгээд эхлэн шүү дээ. Могой жил гарцсан шүү дээ. Та нар ямар жилтэй вүлээ? Бич. Монки. Тийм ээ. За чихийн ингээ сайхан юугаар хийж. Яанаар хийж. Тийм ээ. За одоо эн чинь сайхан гарнаа. Энэ үхрийнхээ өнгийг бол одоо биш үү? Өөрсдөө зохио. Ямар ч өнгө өгч бол. Тийм ээ. Багш нь бол одоо нэг жаахан тийм юу энэ чинь саарл байж болох юм тийм үү? Гэтэл урдлын зурган дээр хэдүүлээ саарлаар хулгана бодцсон тийм ээ? Одоо нэг жоох ийм өнгө өгнө. Тод өнгө өгч. За хараарай энэ алаг дүрслэлийг хийгээд ирэхлээр зүгээр үхэрч нэш зүгээр тодроол гараад байна. Үхрийнхээ зүсийн нууд яг уу та нарт сонгочж байгаа шүү дээ. Өөрсдөө. Багшигаа дуурайх шаардлага байхгүй тий. Энд. За биерэн палмастараар бодохтаа нэг ийм идэх маягтай ингээд бодчих. Энд орж ирнэ. Энд хөл нь орж ирнэ. Тийм ээ? Энд хөл нь орж ирнэ. Эвэр яах вэ? Гэхдээ сүүл ингэж бодогдно. Тийм ээ? Ингээд. Өнгийг өнгөтэй хольж болно. Үзүүрэн жах ингэснэ. Ийм эвэр бас их гоё болох нь шүү дээ. Та нарт олон янзын өнгөнүүд байж байгаа. Тэр дээдлийн чих удахгүй болохгүй. Гэх мэтлээ яг будангаа хэдүүл яг дуугаан дуулаад шүлгээ нүшаад ингээд явчих шүү дээ. За багш нэг ерөнхий дүрслэлтэй гаргачлаа. Одоо бид нар будах ажил үлдсэн. Дээлийн сайхан өөрсдийнхөө өнгөөрөө зохиогоод будаарай заяа. За ингээд дөлгөөнөөс эхэлье. Дөлгөөн дуут ирсэн үү, шүлэгт ирсэн үү? За дуугаад болчих. Түгийн цогцолж өгөлтэй би хэн зүүн санаа тэр бол миний хайр зүрхний дотор талд
Зохны чиндатандал зөмөгөө чиний төлөө одоо жилэн дайн. Цагийн шүндэн цохон хөдөө чамай тай. Царайч мартахтан зүудэл зэрсэн байна. Цагаагаасаахан сүнүүсэн засгчи чамгаар байгаа би нас басан шидгээ. За хип-хоп маягийн дууд болчихгүй яа. Сайхан дууд ууллаа дүлгөнө. Баярлалаа. Америкт нь ямар дууд вэ? Шүлэг. Шүлэг. Оо шүлэг шүү. 4 цаг бороо ганцны тусган сайхан бороо гүйс нурсан байхан сайхан хаврын цаас гэрлүү урсган сайхан хаа нэгтэй шууд ганганах сайхан алтан хараацай дэрэгдүүр нисэх сайхан аяны хүм манайнд буух сайхан айлын мань айлд бүсгүй байх сайхан айл нүүж ирэх сайхан хангаан бороогийн тасхан сайхан харанхуйн дунд цэглэн гэлхэн сайхан хонон өнжин бороо зүсгэн сайхан холоос гичин ирэх сайхан. Америктэндээ баярлалаа. Хэ Америкт нь ямар дууд вэ? Дуу шүлэг шүү дуу. Шүлэг. За шүлэг шүү. Би Монгол хүн аргалын утаа баригсан масны гэдэрсэн би атархээ нутгаа өлгийн минь гэж боддог цэнхэр манаас унлсан алсын бараа ширтгэд сэлгэр сайхан нутгаа сэтгэл багтан харахад үлээж байгаа салхинд үнсэж байгаа юм шиг өршөөлтэй жимнгаар илээж байгаа юм шиг энерги сайхан санагдахад минь элэг зүрхмэн дагдаж хосгүй баян нүлэмж хоёр нүдэн минь бүрхтэйг. Америктэндээ баярлалаа. За бэлэг тэмбэрл юу тэрс? Шүлгүүд уу юу? За шүлгөө шүү. Би Монголоо амбие зэрүүлдэг ариун нандин заншилтай өвгөө төгсөд дээдсийн минь үрээ гэж найдаад үлдээж надад өгсөн. Өнөр Монголын орны нарны 8 гүйгүүр нарийн салхин үлээж намраа хурдж найртай сахан орон минь надтай хувнэг байдаг тул унсан энэ нутгаа би өөрийн бишиг хайрлаж угаан нуулан мөрнөө би ихийн сушиг санагдаа. Энэ нутагтаа би эзний юм инхэл төссөн хүү юм ирээдүйн түмэндээ болцох их өрөг хүлээсэн юм. Тий сайхан. За сайхан шүлэг уншсан бэлэг дэмбэртэй баярлалаа. Исүү юу тэрс? Шүлэг. За шүлэг шүү. Би Монгол хүн аргалын утаа барьсан малчныг төрсөн би атар хээр нутгаа өлгөмөн гэж боддог. Цэнхэр манаас унсан алсын бараа шигтэд сэлгэр сайхан нутгаа сэтгэл багтаан харахад үлээж байгаа салхинд үнсэж байгаа юм шиг өршөөлтэй жимнгаар илээдэж байгаа юм шиг энэрэнгүй сайхан санагдахад элэг зүрхмэн дэгдэл хосгүй баярын нэлбас хоёр нүдийн төрхтэйг өргөн сайхан нутгийнхаа хүчин дэрэн төрөөд өнөр удам талынхаа өнгөт амьдралын төлөө ам бие зориулдаг ариун нэнзэн зашилтай өвгөө төгшөдөө чимэн үрээгээд надад үлдээж надад өнөр Монгол орны наран намайг гэвэл нарийн залгин үлээж намраа хорнтой найртай сайхан орон минь надтай өнөг байтгтул унсын нутгаа би өөрийн бишиг харилж угаасан донглоо хүрнөө би хэн сонсох сандаг энэ нутгаа би эзэн мэнхрэлтнээс хүүний бирээдүү төмдөг босголж их хүрээ хүлээсэн юм. Дуутай шүлэгтэй. Шүлэг. За шүлэг. Шиврэн бараа архныг сайхан ширэг түлэг ногоор нэг сайхан зүүн өмнө солон татдаг нэг сайхан зүс бараг гэлдэг нэг сайхан чин бүрээгээр ирэх нэг сайхан өөрийн гээгээр явах нэг сайхан өнгөт сэтгэлгээ уран хараа дуулан жаргамаар сайхан. Саранада баярлалаа. Бэлэг дэмбэл чинь том болоод ямар мэрэгчтэй болох вэ? Цагтаа бэлэг дэмбэл. Амар гэрээ өшөөч. Хурандаа. Исүү. Зураач болно. За гоё. Сараан цэцэг ямар вэ? Эмч. Эмч болно. За цагтаа зураач эмч. Америк чи ямар мэрэгчтэй бол? Эмч. Эмч болно. Хоёр эмч гараад ирлээ. Америкт ямар мэрэгчтэй бол? Би зураач болно. Зураач гараад ирлээ. Дөлгөө ямар мэрэгчтэй бол? Би цагдаа. Хоёр цагдаа, хоёр зураач, хоёр эмч. Хосороо сайхан мэрэгчлээ гарч ирэх нь дээ. За ингээд зургаан тодруулаад ингээд сайхан улам гоё болгоод ард талын өнгөн дээр нь штэ. Одоо үүл нар тийм юм хийж болно. Зүгээр яг
Энэ үхрээ толцохын тулд яг багш энэ ард нь нэг ийм өнгө тавьчих. Тэгээ энэ өнгөө сайхан ингээд жигдэх бодчихлаар үхэр наашаа тодроод гараад ирчих. За ингээд бүтээл төрөх агшин гэж сайхан агшин хэллээ. 34-р сургуулийн 3-ын Ё ангийнхны одоо сайхан бүтээлтэй хэдүүлээ танилцсанаа. Эхний хүүхэд авиаслаг зураач Дөлгөөнөөс эхэлнэ. За манай Дөлгөө их чамбай зурдаг. Үхрийг бол одоо ерөөсөө алгнуудын бүтээтэл гаргаж ирсэн ийм хүүхэд байгаа. За одоо дуслаа шүү. Арай болоогүй нөө Дөлгөөнөө. Одоо дуслаа. За дууссан. Алмастаар тагдаад авчиж байгаа юм. За бүтээлтэй танилцсанаа. За тэр. Алаг сайхан үхэр бол одоо ингээ сайхан дээлээ өмссөн. Үхэр жилийнхэн бол одоо ичнээ их баярлж байгаа бол тийм ээ. Оо миний жилийг зурж байна шүү дээ гэд. Манайхан чинь одоо нөгөө бит жилтэй байгаа шүү дээ тийм ээ. Одоо ийм сайхан зураг нь арай дуусаагүй. Одоо хушууга ягаанаар уд чинь. За ингээ тодорно доо. Дөлгөөнд улам их амжилт хүсье. Чи чинь цагдаа болно гэсэн тийм ээ. Тий, сайн цагдаа болоорой. Дараагийн хүүхэд амин эрднийхээ зургийг үзнэ. За ерөөсө жигдэхээ. Дүүс, хэлбэр, донж энэ төр өөрийнхөө хүүхдүүд ингэж гаргаж ирж байгаа. Багшихаасаа ийм өөрийнхөө зурж байна гэдэг чинь та нарт маш их чадвар байгаа гэж шинж. Улам ирч хүчтэй сайхан зураарай. Сайхан зураг зурсан амин эрдэндээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Хэмэн ирнэ. За тэр маш гоё өнгийн зохицлыг гаргаж ирж байна. Гүйцэтгэл сайн. Дүр төрх нь их гоё гарсан. Ийм хөөрхөн адаг үнэг өнгөө сайхан Монгол хотстой ингээ сайхан зурцсан тийм ээ. Энэ үхэр жилийг ийм сайхан зурсан. Эвэр сүүлэн тэнцүүхэн төрсөн эзэндээ нэртэй үхэр 2 жилээ. За 2 дахь жилээ бид нар амжилттай зурлаа. 34-р сургуулийн 3 Ё ангийнхандаа амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Сарана цэцэг. За жигтэй. Энэ хүүхдүүдийн нэг онцлог байдаг. Нэг хэлбэр дүрсийг ингээ ойлгочихлоо. Хэлбэрээр нь ингэж сайхан гаргаж ирдэг. Тэр цаатлынхаа гарыг авчихтаа тэр хөл их сайхан харагдаж. За маш гоё уран дүрслэлтэй энэ их гоё хөдөлгөөд ингээ гүйдэх юм бол хөөрхөн анимашн хөөрхөн дүр гарч ирж штэ тийм ээ. Тэгээ чиний үхэр чинь их игдүүтэй байна шүү. Чи ямар мөрчтэй бол нэглээ сая? Иймч зураач болоорой заяа. За амжилт хүсье Саран цэцэгтэй. Дараагийн авиаслаг зураач Есү. За Есү зураач болохоор мэдгэж байгаа гэсэн. Энэ их сайхан. Маш гоё уран дүрслэлтэй ингэж өөрийнхөө гаргаж ирсэн. Ийм чадварлаг зураач хөхт байна. Сайхан зураг зурсан Есүдээ улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Бэлэг Дэмбэрлээ. За бэлэг ер нь жигдхэн шувна хүүхдүүд. Маш сайхан ингээ зураг дүрслэлийг хийж гаргаж ирдэг. Танай багш чи хингэлээ? Отхон дэлгэр багштай 3 Ё ангийнхан бол одоо маш гоё зураач хүүхдүүд байна. Ингээд сайхан зураг зурсан цагдаа бэлэг Дэмбэрлэлтэй улам их амжилт хүсье. За ингээд яадаг үү багш нь бэлгэн гартуулна. Нөө бааз тоглоом. 2 хөвгөндөө явах. Леонардо да Винчийн алдар бүтээл Мона Лиза гэж энэ хүн даалгаврыг өглөө шүү. Битгий залхуураарай. Бусд нь энэ юу гэдэг вэ энэ нэр нь? Стрик гэж. Юу вэ? Нэр нь юу гэдэг вэ энэ? Стич сайхан хэлүүлнэ. Дээр нь багшийнх нь энэ зурсан энэ нэг ийм хөөрхөн жинчин нэртэй математик сэтгүү хөгжүүлэх та бити урлаарай гэж ийм тоглоомын хамт бэлгэж байна. Бэлэг Дэмбэрлэлтэй амжилт хүсье. Та бити урлаар тоглоом аваарай. Есүдээ амжилт хүсье. За. Саран цэцэгтэй амжилт хүсье.
За энэ Моно Лиза дөлгөөнд очиж байна. За энийг олон тоотой чи их сайхан чамба дэвлүүлээрэй. Тоглоом аав. Дээр нь яг уу жимсгэн гэж хөөрхөн чихрийг цэлцгнүүр чихрээд авчихсан тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээл өөгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа баяр таа. Баяр таа.